Амраг ирээ Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчаас 2024 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн жил болгон зарласан. Энэхүү арга хэмжээний хүрээнд дотоодын цэргийн штабаас манлайлагч ахлагч нэвтрүүлгийг үе шаттайгаар явуулж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор дотоодын цэргийн 810 дугаар ангийн ахлагч Төр От оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө үзэгч хүмүүстээ өөрийгөө танилцуулна уу? Намайг Эрдэнэтийн Төр От гэдэг. Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. За миний хувьд анх 15 настайдаа Хилийн цэргийн тэг 243 дугаар ангид хөгжим салааны сурагчаар орж байсан. Цэргийн амьдрал төл тавьж байлаа. Тэр цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй цэргийн амьдралаар амьдарч байна. За ингээд цэргийн үний хувьд одоо тэр болгон одоо сул цаг, чөлөө цаг бас ховор байдаг тийм. Тэгэхээр таны хувьд одоо чөлөө цагаараа юу хийдэг вэ? Ер нь таны хобби юу вэ? Бүгд найрамд Хүмүүст Судаа улсад 2017-оос 2018 оны хооронд албаагаад ирсэн. За Африк ТV-д би ингээ харуулын зэг дээр бүтэн жил ингээд байж байхдаа Монгол хүн болж төрсөндөө өөрөө маш их бахархаж ирсэн. 2018 онд бүгд найрамд Хүмүүст Судаа улсаас ирээд мотоспортыг сонирхож эхэлсэн. Тэгээ мотоспортынхоо хүрээнд би мотоциклоор одоогийн байдлаар Монгол орныхоо 50%-ийг шахуу ингээд аялаад тойроод ирсэн байна. Одоо энэ цаашдын зорилго гэвэл 21 аймгаа дуусгаад эх орноо би ингээд бүтэн ингээд тойроод аялах тийм чиг хүсэлтэй байгаа. Тэгээ мотоциклт бол угаасаа явахгүй газар тавхгүй даваа гэж байдаг. Тэгээ мотоциклт аялаад явах. Нэгдүгээр экстрим аялал. Хоёр дахь юм бол одоо тэр хээр тал газрыг салхи буураагаар чигийг биеэрээ ингээд мэдрээд туулаад тавих нөр гэдэг. Миний хувьд бол тийм кайртай байдаг. Энэ мотоспортыг ер нь хүүхдүүдтэй өвлүүлэх тал дээр хэр анхаардаг вэ? За миний хувьд миний сонирхол хобби бүх юмыг маань ерөөсөө миний хоёр хүү бүгдийн дуурайдаг, ойр зуртаа дагуулад явдаг. Ер нь цаашдаа би бас хоёр хүүгээ хоёулангийн том болохоор нь бас гуруулаа нийлээд хоёр хүүтэйгээ цуг ингээд дэлхийн талыг ч тойрсон яах вэ гэж боддог. Тийм. За яг миний анзаарснаар бол таны хувьд ингээд зөвхөн мотоспорт төдийгүй урлагийн хөгжмийн зэмсгээр бас хичээл хөгжмийн зэмсгээр бол бас тоглодог. Бас өвөөлхөн урлаг гэж ярьдаг тийм ээ. Одоо мэдээ унших, текст унших одоо юу тийм эфирийн төвшөнд бас тодорхой хэмжээнд хэд хэдэн одоо контент ийм арга хэмжээ ажил юмнууд дээр бол нэлээдгүй үүрэг ролтой ажилладаг. Тэгээд Монгол улсын дотоодын цэргийн тухай хуулиас дотоодын цэргийн байгууллага нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн. дөрвийн 1-1 энэ бол одоо яг таны эзэмшсэн мэргэжил үү эсвэл одоо бас олдмол авьяас уу эсвэл хобби юу энэ талаар. За ерөнхийдөө манай аав ээж хоёр бол хоёулаа урлагийн хүмүүс байдаг. Би өөрөө бас дуулах, хөгжмөдөх. За сүүлийн жилүүдэд гитар, амуу уруу хоёрыг хослуулж тоолох бас тийм айгүй сонирхолтой болсон. Бас хоббитой болсон. За сүүлийн жилүүдэд би бас дотоодын цэргийн штабынхаа бас цагаан арслан институттэй хамтарч одоо мэдээ тайлан, мэдээлэл, контент зарим нэг зүйл хоолоо уншуулах, бас дуу оруулах тиймэрхүү сонирхол хобби бас нэмэгдсэн. Ер нь бол одоо маш олон салбарт маш олон одоо чиглэлээр өөрийгөө хүч сорин те одоо хөгжүүлж байгаа юм байна гэж ойлголоо. Одоо энэ цагдаа дотоодын цэргийн байгууллагад шинээр одоо орж байгаа те. Шинэ үеийн залуучуудтай хандаж юу гэж уриалмаар байна, юу гэж хэлмээр байна. Цэргийн хүн болсны давуу тал өчнөө байгаа. Тэсвэр хатуужил, хүний үлс үгдаан, олон дотор биеэ зөв авч явах, хүнтэй яаж харьцах вэ гэх мэтлэнгийн зөндөө их олон асуудал байж байгаа. Залуучууд ер нь цагийг тийм ээ одоо амьдралын зөв хэм маягийг ч гэдэг юм уу ажилдаа ахиц амжилт гаргахын тулд яг юун дээр анхаарах хэрэгтэй болоо. Хэдий ингээд төрийн албыг ингээд хааж байгаа ч гэсэн бас цаг наргуу чөлөө завгүй байдаг ч гэсэн мэдээж бид нарт амралтын өдөр гэж байдаг. Боломж цаг хугацаа бол зөндөө гардаг. Тэр цаг заваа хүн өөртөө хэрхэн яаж ашигтайгаар ашиглах вэ гэдэг нь бас хувь хүний өөрийнхнээс онцлог болж таарна л да. Манай бол хамгийн мундаг аав. Би аав шиг том болоод цэргийн дарга болно. Аз чаргал баяр
Баярлалаа танаас ихтэй шүү амьдралын гэгээлэг бүхэн аваа гэж дуудахаас ихтэй. Монгол төрийн цагдаа дотоодын цэргийн байгууллагын сүр хүч, сүлт хэмэр, өн мөнхөд Мандан Мадраг.